хүргийн үзэгчдээ мэдээлэлтэй байгаараа өрөөнд ор бэлтгэн хүргэдэг Graph News мэдээллийн хөтөлбөрийн 9-р сарын 9-ний өдрийн дугаар эхэлж байна. Өнөөдрийн бидний онцлог сэдв бол өвөр дөрвөн медальтай ирсэн Паралимпийн тамирчид. Парис 2024 Паралимпийн наадам 8-р сарын 28-нд эхэлж 9-р сарын 8-ны өдөр энхүү өндөрлөж байна. Манай тамирчид өглөө бүхэн медальтайгаар биднийг маш их баярлуулж цэнгүүлэн наадууллаа. Ингээд манай улс 1 алтан медаль, 3 мөнгөн медаль авснаар 57-р байранд жагссан. Бидний анхны медалийг 8-р сарын 30-ны өдөр Улаанбаярын Сүрэн жаманд авчирсан байгаа. Тэрээр пара тэквондогийн 52 кг-ийн жинд алтан медаль авснаар Паралимпийн амжилтын эхний буйхаг тавьж булган сүлтэй байсан гэж хэлж болно. Үүний маргааш буюу 8-р сарын 31-нд Ганбатын Болор Эрдэнэ пара тэквондогийн 63 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн. Мөн үүний маргааш буюу 9-р сарын 1-нд Цэвмэдийн Бат болох пара хөнгөн атлетикийн бөөрөн цог түлхэлтийн төрөлд 1109 м түлхэж мөнгөн медаль хүртсэн байна. За ингээд Паралимпийн хамгийн сүүлийн өдөр буюу 9-р сарын 8-ны өдөр энх хоёрын содон пилжээ 248 кг өргөснөөр мөнгөн медаль авсан. Ингээд тэрээр иж бүрэн медальтай болсон юм а. Ингээд бүгдээрээ медаль хүртсэн тамирчдынхаа сэтгэлийг сонсъё. Би тэр алтан мөнгөн медаль хүртсэн сайхан мөч маш их баяртай байна. Монголын ард түмэн маань нойроо харсалж унтаж бид хоёрыг уухалан дэлгэсэн Монголын ард түмэндээ маш их баярлалаа. Тааныхаа сэтгэлийн дэмээр бид их үдээ сайхан хүссэн шүү гэж хэлмээр байна. Маш их баяртай байна. За мөрөдлөө биелүүлээд Парист хэрэг болсон дахихаа тавьчих. Маш их мөрөдлөө хэмээр биелүүлсэн маш их баяртай байна. Монголын ард түмэнд маш их баярлалаа гэж Тэквондо дэмждэг хүмүүстэй тэквондо хичээлдэг баярлалаа гэж яа. Хоёр хүнээ сэтгэлээ яраарай. Би чатлаа. Аавынхаа малгайг өмсөж гарсноо. Миний абуулга аймгийн сайхан ярив. Аймгийн хуурцаас цэгдэх. Би аавынхаа малгайг олимпиадыд бандууллаа. Баярлалаа. Харалтаа тоглолоо үзлээ. Эсвэл яг хэмжээр дээр бол 10 мөр хүртэл хийгээд өгсөн учраас тэгээд тийшээ гарсангүй. Тэгээд яг одоо дараагийн 2028 оны Лос Анжелесийн Олимпиад тэрэнд бол дахиад бэлтгэл сургалтаа хийгээд бэлтэнэ. Энэ хугацаанд бас имжлэгийг хийлгээд тэгээд энэ зөвлөндөө графиканд орно. Тэгээд Монголын ард түмэнд наваад имжлэг Монголын ард түмэнд бидний спортын усаа топ-ийг сурвал Монголын одоо илаа хэлье. Вау, ингээд тамирчдын яриаг сонсон чи бүр хөөрөөд бүр амар гоё байна. За ингээд манай иргэдчээс Паралимпийн тамирчидаа баяр хүргэсэн. Тэгээ 4 медаль авсан юмсан те. 1 алтан медаль, 2 мөнгө, 1 хүрэл авсан юмсан те. Тэгээ бүгдэнд нь баяр үргээ тэгээд сайтаж гисэн бас Паралимпиад хичээгээр ажиллаа да. Паралимпийн тамирчид нь болохоор бас бус яг энгийн олимпиасаа бодвол илүү их төсвөр төвчээр шаардсан. Тим олимпиад болохоор бас илүү их бас хичээл зүтгэл шаарддаг. Өмнөд лиг ч нөгөө шууд амжилт эдэр нь бас сайн хөрөлцөөг байсан баг. Тэгээд энэ жилийн бас илүү сайн үтсэн. Одоо юу мэрчтэй тэр яг өөрсдийнхөө байхгүй байгаа тэрэндээ нөө сэтгэлээ шаналлгүй өөр яг тэрүүгээр илүү мотивашн аваад тэгээ амар олон хүмүүсийг тэгж урам зоригжуулсанд баярлалаа гэж хэлээ да. Одоо пара олимп бол яг нөгөө олимпиас илүү сонирхолтой, илүү үзүүштэй, тэгээ илүү урам зориг авах талаас өөртөө итгэл найдар хөтлөөс илүү гоё санагдсан. Тэгээд айгу мундаг байсан шүү. Одоо эх орныхоо нэрийг гаргаад явсанд нь баяр хүргэе. Тэгээд цаашдаа улам их хичээгээрэй л гэж хэлээ. За иргэд бол Паралимп ямар төсвөр төвчээрийн олимп байдаг вэ гэдгийг ингэж хэлж байна. Тэгвэл яг одоо бид бүхэн Паралимпиад манай улс энэ жил ямар онцлогтой оролцсон, тамирчдад ямар шагнал урамшуулал цаашид олгох талаар манай сэтгүүлч Чимка бэлдсэн байгаа. Тийм ээ, сайн нөө. За энэ жилийн Паралимпийн сонь сайхан юу болов?
За чи дөнгөж одоо саяхан бас дурдлаа. Энд бол ингээд 4 медальтай ийм олимп болоо. Өнөхөр өдөр болгон бид нарыг медальтай огтлаа гэдгсэн шүү дээ. За тэгсэн чинь яг энэ удаагийн паралимп болвол одоо түүхэн одоо амжилтыг одоо эвдсэн гэх юм уу тогтоосон ийм онцлогтой паралимп болсон. За тэр дундаа маш олон анхны их тодтголтой тэр бүхнийг одоо гаргаж ирсэн ийм олимп боллоо л доо. За тухайлах юм бол одоо өмнөх одоо олимпиадаас дуртай явъя те. Бээжингийн 2008 оны олимпиад гэхэд манайх жишээ нь 1 алтан медаль авч байсан. Анхны алтан медаль шүү дээ те. Манай паралимпийн тэр үед чинь нөгөө нэг Бээжингийн олимпиад чинь манайх олимпиар бас яг 2 алтан медаль авч ирсэн. Тэр болгонтой зэрэгцээд ер нь дарагдсан гэж. Яг үнэн тийм. За ер нь бол өнөөдрийг хүртэл паралимпийн ер нь бол медалууд хин ямар медаль авч ирсэн гэдгийг бол нэг төдийлэн сайн одоо ингэж мэдээлж байгаагүй юм болов уу? Эсвэл хүмүүс нэг тэгж хайхарч харж байгаагүй юм болов уу гэж би бас бодсон. Ер нь бол хүмүүс бас нэг мэдэхгүй байлээ. Би ч гэсэн сайн мэдээгүй байсан. За дараа нь бол Риогийн одоо 2016 оны олимпиад 2 хүрэл медаль авч ирсэн байгаа. За дараа нь Токиогийн 2020 оны олимпиад 1 алтан медаль авч ирсэн. Содно бэлжээ. Тийм. За ингээд нэг 2 хүрэл медаль авч ирсэн, 1 алтан медаль авч ирсэн гэдэг иймэрхүү амжилттай л явж ирсэн биз дээ. За гэтэл эцсийн дүндээ яг одоогийн энэ Парис 2024 оны олимпиад 1 алт 3 мөнгөн медаль авснараа ийхүү түүхэндээ амжилтыг бол тогтоосон байгаа. Түүхэн амжилт. Вау. Тийм. За тэгээд энэ дээр нэг зүйл дуртахад манай улсаас одоо 6 төрөлд 12 тамирчин явсан шүү дээ. Тэгээд 4 нь одоо медальтай өрөөд ирж байгаа. За энэ нь юу гэж нэ гэхлээр одоо 3-ны 1 нь буюу 30% нь медальтай ирсэн гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ бол нэлээд сайн амжилт гэсэн үг. Нэлээд сайн одоо бэлдсэн мэд юм уу тиймэрхүү. Цөөхөлөө яваад олон медаль авлаа тий. Яг зөв. Тийм. За одоо мөн одоо яг энэ паралимпик болохоор анх удаа 12 өдрийн турш централ телевизээр бол дамжуулсан гэж өөртөө л тодтогч илээ. Гэсэд боловч өмнө нь одоо Лондонгийн 2012 оны паралимпик бол TV5 телевиз нэвтрүүлж ирсэн гэж өөртөөс мэдгдсэн байсан. За тэгэхээр тухайн үед бас одоо яасан чинь хүмүүс нэг сайн бас юу яаг үзээгүй юм шиг байна. За тийм ямар ч тач 12 өдрийн турш одоо централ телевизээр дамжуулсанд баярлалаа гэсэн маш олон тийм одоо хүмүүсийн сэтгэлдлийг бодлол олон нийтийн сүлжээнд бол одоо оруулсан байсан. За тэгэхээр централ телевизээр бид нар бас энэ паралимпийг харж нэлээд огшууж ингэж хүлээж үзсэн шүү дээ тий. За өгөөрэй бас магадгүй олон нийтийн анхаарлыг нэлээд сайн татаж чадсан болов уу гэж харж байгаа юм. Сая ч гэсэн иргэд хэлж шүү дээ тий. Ямар төсвөр төвчээр гаргаж байгааг нь харагдаж байна. Жишээлбэл паралимпийн тэмцээнүүдийг үзэхээр маш их урам зориг авж ийна гэд манай иргэд бас яриа өгсөн байгаа тий. Харин тийм яг үнэ. За тэгээд одоо яг одоо тодорхойлолоод гэх юм уу онцлох гэдэг юм уу тиймэрхүү одоо зүйлсээ одоо хоёлаа би чамд танилцуулъя болоо үзэгчдтэй анхны бүхэн гэдэг байгаа шүү дээ. Анхны бүхэн гэдэг шиг те. За нэгдүгээр гэх юм бол за яг одоо олимп авсан одоо 4 тамирчнаа бол нэлээд их гадар хөвлөдөр ярьж ах шиг байна. За би болохоор арай илүү нөгөө нэг өөр өнцгөөс хараад одоо анхны амжилтуудыг юу гаргаж ирсэн ч гэдэг юм уу арай нэг өөр өнцгөөс одоо энэ олимпиас онцлохыг одоо хүссэн. За эхнийх нь гэх юм бол мэдээж одоо анхны алтан медальтан одоо болгон байсан гэж тодорхойлсон тийм сүрэн жам маань байна. За сүрэн жам маань болохоор одоо Монголын 5 дахь медаль, паралимпийн 5 дахь медаль, за тэгээд 3 дахь алтан медалийг бол авчирсан байгаа. За ингээд хамгийн анхны паралимпийн эмэгтэй одоо бүр медальтан болсон. Алт биш бүр анхны эмэгтэй медаль. Үнэн дандаа эрэгтэй хүмүүс авч ирсэн байна тийм. Яг зөв. За ингээд түүний медалийг бол Холливуудын од Жеки Жамбал гардуулж өгсөн ийм онцлогтой зүйл бас болсон. Тэгээд олимпийн анхны өдөр байсныг хэлэхөө маш их огшоосон тий. Хүмүүсийн анхаарлыг маш их татсан. Өөрөө бас ямар хөөрхөн охин чинь тий. Үнэхээр үзэсгэлэнтэй хөөрхөн охин байсан. За тэгээд сүрэн жам маань болохоор спортын гараага Цахван аймгийн Тосон цэнгэл сумын дунд сургуулийн одоо энэ таеквондогийн клубээс бол эхлүүлж исэн юм байлээ. За тэгээд одоо ингээд дэлхийн тавцанд хүртлээ ингэж хичээж зүтгэж одоо хүч хөдөлмөрөө одоо ингэж зарцуулсан байна яг энэ спортод. Нэг сумын жижигхэн заалнаас л ихсэн байх та тий. Яг үнэ. Манай яг олимпийн нөгөө баасан хүү маань бас тийм байсан шүү дээ тий. Тэгээд л одоо Монгол хүний тэсвэр төвчээр хөдөлмөр одоо юунд хүргэж болдгийг ингэж харуулсан маш юм сайхан үлгэр жишээ тамирчин байсан. За дараагийн тамирчин маань болохоор Соднон бэлжээ маань байна тий. Чи бас тий алдарт би өөр ингэж хараад ваа манай одоо Монголын Мадасок юм уу гэдэг хэлсэн. Нэрээ тийм шүү тий. Харин амар гоё би хаатай тий бас тэгээд гоё юм амжилттай тийм тэсвэр төвчээртэй тийм хүн байсан. Би бас нэлээд уншиж байхдаа нэлээд огшиж уншсан.
За 3 олимп дараалал медаль хүртсэн. Тэгээ чи түрүүн тодорхойлчихснээр бол иж бүрийн медальтай юм байна. За тухайлх юм бол Рио 2016 Паралимпийн наадмаас бол хүрэл медаль, Токио 2020 Паралимпийн наадмаас алтан медаль. Одоо ингээ олимпийн авраг хүн гэсэн үг шүү дээ, тий. За тэгээ хамгийн сүүлд нь Парис 2024 Паралимпийн наадмаас бол мөнгөн медаль гэдэг ингээд алт мөнгө хүрэл медалийг аваад ингээд иж бүрэн одоо медаль зэрэгцээ боллоо. Ийм хүн байна. За энэ жил хүртэл болвол 245 кг-ийн одоо хүндийн эргэлтийн рекордыг эзэмшиж байсан. Бас одоо энэ дэлхийд данстай хөө гэж нэрлэж хэлж байна. Садан бэлжээ тамирчны хувьд болохоор саяхан нөгөө сэтгэлээ илэрхийлэхдээ хэлжсэн л да. Энэ удаад бол гэмтэлтэй байсан учраас одоо хүссэн хэмжээгээр бол өргөж чадсангүй. Гэхдээ 28 оны олимп байгаа штэ манайхаа гэсэн байлээ. Тэгээ хүлээлттэй байна. Тэгээ хүлээлттэй тэгээд хүлээж байна. Дараагийн олимпиар бас гоё зүйл харах нэ бид бүхэн. За дараагийн онцлог хүн маань болохоор номон тамирчин маань байлаа. За номон тамирчин маань болохоор яасан бэ гэхээр анх удаа Монголоос яг энэ усан цэлэлтийн 50 болон 100 метрийн зайд одоо уралдах олимпиад уралдах тэр эрхээ авч чадаад тэгээд олимпиад бол одоо сэлсэн байгаа. Монгол улс анх удаа пара усан цэлэлтэд орж ийн гэсэн үг үү тийм тэгсэн үг. За тэгээд бас одоо 18 настай маш залуу тамирчин. За тэгээд бүр түүхэн одоо манай пара олимпиад оролцсон хамгийн залуу тамирчин болж байгаа. Тийм. Бас ямар хөөрхөн охин бэ дээ бүр амар гоё ялтан охин байсан. Би бас ярилцлагын сонсоод бүр ямар хөөрхөн юм бэ гэж. Чи бүр бүгдийг шүтсэн юм шүү. Манай монголчууд ямар үзэсгэлэнтэй юм бэ гэж бүр хараад байлаа. За тэгээд намаа маань болохоор за өврийн сэлэлтээрээ бодлоо 1 минут 58 секунд илүүтэй юулээ 55 секунд за ямар ч тач өврийн сэлэлтэн дээр бол бас төдийлөн рекорд идэж чадаагүй юм лээ. За үүний дараагаар нь болохоор одоо араар сэлэх гээд одоо дадлаараа ингэж одоо дээш харж ингэж сэлдэг юм билээ шүү дээ. Нилээн бас хэцүү харагдчихсан. За тэрэн дээр бол 1 минут 55 секунд 58 дойлын хугацаанд барианд орсон байгаа байхгүй юу. За тэгээд энэ нь болохоор өмнөх өврийн сэлэлтээс болохоор одоо дойлоор гэсэн. Дойлоор одоо амжилттай их байсан гэсэн. За улмаараа бол улсынхаа болон хувийнхаа амжилтыг одоо шинжилэн тогтоосон гэсэн ийм амжилттай оролцож байгаа. За тэгээд намуу маань хэдийгээр одоо яг энэ араар сэлэхдээ бол одоо хамгийн сүүлд одоо 6 дугаар байранд орж ингээд сүүлмшгсэн ч гэсэндээ яг тэр тамирчны төсөө төвчээрт бодвол одоо тухайн паралимпик үзэжсэн үзэгчид бодвол маш одоо хүндэтгэл үзүүлээд алга ташижсэн. За энэ талаар бол бас яг нөгөө олимпийн дараахан бол манайхан чинь нэлээд одоо сошиал одоо олон нийтийн сүлжээндээ бичээд нэлээд огшоож исэн шүү дээ тий. Тэгээд ийм хөөрхөн залуухан охин тий ингэж одоо амжилт үзүүллээ. Дэлхийн одоо яг энэ спортын одоо тавцан дээр гэх юм уу? Одоо ингэж тийм зогсож юм тийм төсөр төвчээрээ одоо харууллаа гэж ингэж магтаж цаашааж байсан. За эдгээр болон одоо манай шагнал хүртсэн тамирчид маань ямар гавьяа шагнал хүртдэг гэж бодож байна. Яг нөгөө нэг миний сонсчихсноор бол алт мөнх хөрөл гурвууланд нь сар болгонд итгэмж өгдөг гэж бодож байна. Тэр байгаа. Эдгээ өөрөө хэлгүй юу. За энэ болохоор нэлийн бас хожуу ясан ийм журмаар зохицуулагддаг юм бэлээ. Яг энэ тамирчдыг бол урамшуулах нь бол за тэр нь болохоор 2018 онд одоо засгийн газраас тогтоосон журмаар зохицуулагддаг нэлийн урт нэртэй журам байсан. За энэ журмаар болохоор алтан медаль хүртсэн тамирчин бол сар бүр 4 сая төгрөг. Одоо урамшуул болгон цалин авч байгаа юм шиг амлалсан. Тийм яг олимпиад адилхан. Нэрээ паралимп, олимп хоёрын яг адилхан ингэж зохицуулж өгсөн байлээ. Тэрүүгээрээ бас нэлийн одоо гэхдээ угаасаа л энэ чинь одоо зөөх зохих ёсны юм шүү дээ. Нэг баярлаад ах юм биш. Ерөөд бол адилхан тийч тамирчны хүч хөдөлмөр орж байгаа зүйл учраас яг энэ урамшуул нь адилхан байх хэрэгтэй юм байлээ. За тэгээд мөнгөн медаль хүртсэн 3 тамирчин маань бол сар бүр 3 сая төгрөгийн урамшуул одоо авах нэ гэж ойлгож байна. За медаль бол 2 сая. 2 сая тийм яг зөв. За үүнээс гадна одоо яг Олимпиос ирсэн даруйдаа гэх юм уу нэг удаагийн тэтгэмж гэж байгаа. За үүндээ болохоор алтан медаль хүртсэн сүрэн жамбал маань бол нэг удаадаа 120 сая төгрөг одоо авах юм. Нэг ганцхан удаа 120 сая сартаа өгөөд явах. Тийм яг зөв. За одоо мөнгөн медаль хүртсэн 3 тамирчин маань болохоор 60 сая төгрөгийн тэтгэмж авна. За хүрэл медаль хэрэг хүртсэн байсан бол 30 сая төгрөгийн тэтгэмж нэг удаад авах байсан байна. За иймэрхүү байдлаар шагнал авдаг байх нэ. За үүнээс одоо дээр нь нэмээд манай монголчуудын сайхан сэтгэлтэй гэж ярьдээ бас бусад бүх оронд одоо адилхан байхыг бас үгүйсэхгүй. Нэг шагнал хүртсэн тамирчиндаа одоо баярлалаа. Тэгээ энэ биднийг ингэж цэнгүүлсэнд баярлалаа гэсэн сайхан сэтгэлээр одоо бас бусад одоо урамшуул тэтгэмж юу байдгийг өгдөг штэ тий. За иймэрхүү сэтгэлийн бэлгүүд тийм сайн манай баасан хүмүүс бас хичнээн чих юм авч байгаа гэдэг. Түүнээс
Түүнээсээ бас одоо сумынхаа хүүхдүүдэд билүүдэд цүнх мөнгө тараа шинжилгээр тэгжээс харагдчихсан. За паралимпийн тамирчдын маань хувьд гэх юм бол одоо авраг паралимпийн авраг сүрэн жавд маань бол Аквагарднаас 2 өрөө байр өнөө гэж мэдгдсэн байгаа. За дээрэс нь наран авто худалдааны хамт олонны зүгээс машин бэлгэлэхээр болсон. За тэгээд машиныхын зургийг харсан чинь бүр амар гоё ногоо өгтэй машин байлээ. За мөн дээрэс нь нэмээд Улсын хурлын гишүүн Очирбат 2 өрөө байр өгнө гэж мэдгдсэн байгаа. За одоогор бол мэдгдсэн энэ л байна. Манай сүрэнжам маань бол тэр нэг нэлийн хамгийн ихний өдрөөс нэлийн сүр дүүлэнтэй байсан болоод ч тэр нэлээ их юм бэлгийн уртай байсан. За үүнээс хойш нөгөө 3 тамирчинд маань бол нэлээ их одоо хүндэтгэл үзүүлсэн л юм байлээ. Тухайлбал манай Баттулга одоо нөгөө Баттулгын маань болохоор одоо эмч хүн штэ өөрөө. За тэгээд анаах шинжлэх ухааны үндэсний сургуульд одоо хүндэтгэлийн заалтандаа ураад ингээд багш оюутнуудад хүндэтгэл үзүүлсэн ч гэдэг юм иймэрхүү байдлаар хүлээж авсан байсан. За тэгээд дээрэс нь манай Болор Эрдэнэ байгаа мөн таеквондогийн мөнгөн медальтай. Тийм Болор Эрдэнэд найзууд нь өөрийнх нь одоо яг тэр медаль хүртэж байгаа агшинг одоо мөнхөлсөн ийм гарын бэлэг бас одоо шууд онцны бодол дээр тосоод шууд бэлгэлсэн юм байлээ. За нөгөө тасгалжуулагчдад ямар хөө юм өгдөг вэ? Журам ментер дээр яаж тусгасан байдгийг. Тасгалжуулагчдад болохоор одоо сайн нөгөө нэг сүрэнжэвд 120 сая, бусад 3 тамирчид маань 60 сая гэсэн шүү дээ тий. За үүний одоо 50% нь тэнцэх хэмжээний урамшуулал олгоно гэж. Нэг удаад тий. Сард бол байхгүй мэн тий. Сард байсан юм болов уу? Сард адилхан баха. За. Нөгөө хүмүүсээ тий журмаас арчаарэ. За юм байна. За бас нэг удаа сайн хажуугаар сар гихчээр одоо бас нэг зүйл болсон. Тэрний үе гэхлээрээ допингийн асуудал бас яригдчихсэн байгаа. За энийг болохоор Евуремийн сайт бол 9-р сарын 5-ны өдөр за манай улсын 12 тамирчны нэгээс бол допинг илэрлээ. За тэгээд олимпиадаа орохынхаа өмнөхөн одоо ингээ хасагдлаа гэж мэдээлжсэн. За үүнийг бол тухайн тамирчныг бол яг нөгөө 9-р сарын 7-ны өдөр байсан тийм одоо нөгөө олимпиад оролцох өдөр. За Централ телевизээс бол тэр өдрөө за энэ тамирчин маань бэртлийн улмаас эрүүл мэндийн шалтгааны улмаас олимпиад оролцож чадаагүй гэж одоо мэдээлжсэн. За харин одоо Парис 2024 паралимпийн албан ёсны сайт байдаг. За тэр сайт дээр бол тухайн тамирчны мэдээлэл бол байлээ. За тэгээд онолт таарсан Италийн одоо тамирчин байсан. Тэр одоо эсрэг тамирчинтай цуг одоо нөгөө нэг одоо үзэлцээд гэх юм уу. За тэгээд яг нэг төрлийн нийлжлэх бодлоор бас тодорхой ярьж болохгүй юм л та. Бас дими хүний нэр хүнд талцсан ч гэдэм үү. Иймэрхүү болчих واخ гэж бодод. За тэгээд ямар ч тач нөгөө Италийн тамирчинд нь оногийн нөгөөд тэгээд ямар ч тач нөгөө хасаагүйсэн. Олимпийнхаа одоо сайтаас ч гэдэм үү тамирчдынхаа нэр дундаас хасаагүй ямар нэгэн байдлаар допинг илэрсэн гэдэг байдлаар бол юу байгаагүйсэн. Мэдээлээгүйсэн. Тийм. Ер нь тодорхойгүй л яваад байгаа юм да. За ер нь жоохон тодорхойгүйсэн шүү. Гэхдээ ямар ч тач тухайн тамирчин маань олимпиадад оролцож чадаагүй иймэрхүү харамсалтай хэрэг гарсан байна. За ингээд энэ удаагийн Парис 2024 паралимпийн онцлог одоо агшнууд бол иймэрхүү байлаа. Маш сонирхолтой тайлбарж өглөө амар их юм ойлголоо шүү дээ. Их юм ойлгож авлаа. Тэгээ эцэст нь бид ингээд ойлголоо. За ингээд энэ удаагийн паралимпийн наадам бол бүр түүхэн амжилт байсан байна. Үзэгчдээ мэдэж аваарэ. Тэгээд дараагийн жилүүдэд энээс илүү их амжилт гаргах болтугай тийм ээ. За ингээд паралимпийн тамирчид паралимпийн талаар ярихаар таажууд нь байнга дагалдаж явдаг нэг сэдв байдаг. Тэр нь яг юу юм бэ бүжгээ? Паралимпийн тамирчид хаана бэлтгэлээ их вэ? Тэр хүмүүст зориулсан тусгай тоног төхөөрөмж бүхий байгууламж ядаж заал байна уу гэдэг асуудал. Тэгтээ байна уу? Байгаа л уу? Мэдгүй. Байх байгаа. Би өстө сонсож байгаагүй юм. Тийм, ер нь байхгүй. Тэгтээ яригдаагүй шүүрхэн манай улсад яригдсан. За, тэгтээ та түрүү надаас тамирчид хаана явна гэж асууна гэж ихлээд юу яриа явчихсан. За надад хариулж чаддаг. За, манай тамирчид би өглөө бүгд нь бараг залхлаа. Тэгсэн чинь манай сүрэнжав Болор Эрдэнэ хоёр маань багштайгаа хамт бэлтгэл сургуулаа их явж ийн гэсэн. За тэгээд тарда паралимп дөнгөж дуусчих чинь дараагийнхаа бэлтгэл орчих жоо. Yes. Би одоо дахиад тэмцээнд орох жаал юм болов уу гэж ойлгосон өглөө ярихт нь. За тэгэнгүүтлээ манай мөнгөн медаль бөөрөн цэс түлхэлтийн тамирчин Баттулга маань Булгаан руу ээж авруугаа явж гинэ гэж амар баяртай ярьж илээ. За тэгээд садны бэлжээ тамирчин маань одоо Батчаа ахтай спортын Батчаах энэ төр бөөндөө Парисаас өглөө наашаа хөдлөж гин гэсэн сайхан мэдээг дуулгасан. Тэгээ их орондоо цаа яваад ирээрээ гэж дамжуулаа. Одоо энэ хөтөлбөр гарч байхад баруун наашаа ирж байгаа илүүдэд те. За тэгээ цаа яваад ирээрээ. За тэгээд өргөжлүүлээд гол асуудал руу оръё. Тэгээ манай тамирчид бол энэ олимпиар нэлээд сайхан оролцлоо. Том амжилтуудыг нэлээд шинэ амжилтуудыг тогтооод ирлээ. Одоо 12хан тамирчин явснаа одоо 4 медаль авна гэдэг чинь одоо нэг тийм
олон удаа тохиохгүй бах тий. Их сайн Зөндөө шагналт байрууд байгаа шүү дээ. Тэгээд паражуудаа гэх юм бол зөндөө 5 дугаар байр эзэлсэн. 2 тамирчин 5 дугаар байр эзэлсэн байсан тий. За тэгээд иймэрхүү сайхан амжилттай оролцоод нутг руугаа ирж гин. За тэгээд тэдний гол амжилт одоо юу шалтгаалав, яаж бэлтгэл сургалтаа хийв гэдэг бол маш том асуудал болж байгаа бах тий. Тэгээд тэр энэ хүмүүс маань тий энэ амжилтад хүрэхэд зам нь тийм дардан байгааг бол тий гэдэг би хэлмээр санагцсан. Яа тэгэхээр сая судалгаа хийхэд бол манай Бөөрийн цэг төлөвлөлтийн тамирчин Баттулга маань бэлтгэл хийж байгаа зургийг харлаа л та тэгсэн чинь ингээл нэг юм хүлэмж юм шиг байна заяа ингээд ямар ч тач хүлэмжлах шиг байлээ. Гэснээр тийм газар бэлтгэлээ хийж илээ. Бас дээрэс нь парагийн нэг тамирчин маань ийм зориултын талбай байхгүй учраас одоо байгалийн зүлгэн дээр нөгөө нэг ямар нэг хэрэг гарахаар ингээд тавьдаг юм тууз шиг юм байдаг шүү дээ. Ийм нарийнхан тууз шиг юм ингээд тавингуутлаа тэрийг ингээд чулуу тавиад ингээд тогтоогоод тэгээд тэн дээрээс ингээд бэлтгэлээ хийж явах жишээ нь тий. Тэгээд хүндийн өрөөлтийн тамирчин маань цуцлангийн байшингийн гадаа цас орж явахт ийм жижигөө одоо хүүхдийн рекламын талбай шиг газар ингээд бэлтгэлээ хийж явах жишээ нь. За дээрээс нь содон бэлжээ тамирчин маань одоо сая баярын сэтгэлийн хуваалцахтаа хэлжсэн. Би ингээд одоо шигшээ багийн тусламжтайгаар ингээд Казахстан руу явж хамтарсан бэлтгэлд хамрагдсан байгаа. Тэгээ энэ хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлсэн. Тэгээ ер нь энэ үүнээс харахад тамирчид маань тий болохоос болохгүй хүртэл тий чадхаасаа чадахгүй хүртэл ингээд бэлтгэл сургалтаа хийж байгаа өнөөдрийн амжилтанд хүрсэн шүү гэдгийг бол харлаа. Тэгээд энийг бас би бодлоо. Тэгээд хэрвээ бэлтгэл сургуулалт хийх юм заалтаа байсан бол тий өчнөө тамирчид оролцох тий цаашаа олон олимпийн медальтнууд төрөх. Тэгээд мэдээж энэ зорилттой бүлгийн хүмүүстэй энэ хүмүүстээс урам зориг аваад цаашдаа энэ төрөлд ингээд пара олимпиад оролцох хүмүүсийн тоос нэмэгдэх юм болов гэсэн бодол төрөөд сууж ийлаа. За тэгээд 2009 оноос болохоор хөгжлийн мэргэжилтэд хүн зориулсан тусгай тоног төхөөрөмж бүх одоо спорт цогцлбортой болохоор болсон юм байна. За энэ бол яригдаж эхэлсэн гэсэн. Тэгээд энэ асуудалтай холбоогоор 2021 он болохоор Монголын паралимпийн хорооны одоо тухайн үеийн ерөнхийлөгч Нэмхүү гэд хүнээс Невсимийн яриа авч ирсэн юм байна л да. Тэгсэн чинь энэ ярианд болохоор тамирчдаа одоо бэлдээд хов сумрыг нь одоо тусламжийн байдлаар ингээд олоод явуулдаг ч гэсэн одоо би энэ тамирчид ингээд явахаасаа өмнө бэлтгэл сургууль хийх ингээ газар бол маш хомс байдгаа. Тэгээд энэ бол ингээ гол асуудал нь байдгаа. Жишээлх юм бол хятад улсад бол пара тамирчидад зориулсан бүхүүлдэн хот байд юм байна. Тэгээд тэнгуүтээ тэр хоттой тамирчид нь байрлаад бэлтгэл сургуультаа хийд юм байна. За тэнгуүтээ тэн дээр нөгөө нэг одоо энэ Казахстан руу одоо энэ содон бэлжээ маань явж бэлтгэл хийсэн гэдэг байгаа шүү дээ. Нэг тиймэрхүү хамтарсан бэлтгэлүүдийг хийх, дээрээс нь олон улсын чанартай тэмцээнийг бас зохиох боломжтой байд юм байна. За тэгээд 2009 онд одоо хөөцөлтөд хиттийн буцалтгүй тусламжтайгаар энэ орныг нийслэл хоттой барихаар болсон юм байна л да. Паралимпийн тийм томоохон хотгон барьж чадахгүй ч гэсэн ямар тааш нэг том хэмжээний заал тийм ордонтой болё гэдэг асуудлыг оруулж ирсэн юм байна. Тэгээ тэрийг хятадын талаас барьж өгье гэдэг санал юутай орж ирсэн юм байна тий. Яг гоё зэгцтэй хэлсэн. За тэгээд хятадын талаас энэ буцалтгүй тусламжт нь болохоор 40 сая гаруй одоо $10 бүхий одоо буцалтгүй тусламжаар барьж өгье гэсэн юм байна. Тэгээд энэ мөнгө нь байгаа. Мөнгө нь одоо ингэж ороод ичээж хитийн талаас тэнгүүлээ ингээ газрын шийдэд өгчлөө. Тухайд шийдэд өгсөн байсан юм шиг байна заяа. Тэнгүүтээ энэ шийдвэр гарснаас хойш 7-8 жил болчлоо гэж одоо яриа өгжсэн юм нэмхүү гэдэг юм. Гэхдээ энэ 2021 онд гэхээр одоогоос 3 жилийн өмнө гэсэн үг шүү дээ. За тэгээд энэ хүний яриатаагаар холбогдуулаад тухайд яг энэ асуудлыг хамаарах бүхий газар нь хөдөлмөр нийгэм хамгааллын яам байсан юм байна. Тэгээд тухайн үед хөдөлмөр нийгэм хамгааллын төрийн нарийн дарга Өнөр Баяр гэдэг хүнээс одоо энэ хүнээс Невсимийн бас тодруулах хийсэн байна л да. Тэгсэн чинь энэ хүний тайлбартай болохоор хиттийн талаас бол буцалтгүй тусламжийн хүрээнд одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлбөр барих асуудал шийдэгцээ ингээ хоёр улсаасаа болцоон. Тэгээ газрын асуудал байгаа. Тэгээд энэ газрын асуудлыг нь болохоор засгийн газрыг шийдэж өгөөч гэсэн чинь одоо хиттаас ч гэсэн ер нь газрын асуудлаа шийдэх юм бол мөнгө өглөөл гэж хэлсэн юм биш үү? Бариад өгчөө гэс биш бариад өгчөө. Тэгээд ер нь бол ингээд гэс барьчаа ингээ болгоод өгөөл гэжсэн юм байна. Тэгсэн чинь 2017 оны 11-р сард одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт ордны асуудлыг шийдвэрлэхийг одоо засгийн газраас даалгаж өгсөн юм байна л да. За тэгээд энийг даалгаж өгсөн газар нь болохоор нийслэлийн засаг дарга юм байна. Тэгэд энэний дагуу 2020 онд одоо Морингийн давааны наан
гэдэг одоо морингийн даваа гэдэг газрыг наахаа шиг байдаг лөө. Нисэх рүү байдаг лөө. Тэрийг тооцоо мэдгүй ямар дэвш. Тэгээ хотоо л ойрхон юм шиг байна. Тэгээд 10 га газар хөдөлмөр хамгааллын яамны нэр дээр одоо шийдэж өгсөн юм байна тий. Тэгэхээр тухайн үед бол энэ зохицолборыг тэгээд энэ асуудлыг шийдэх чингүүтлээ ингээ баригдахаар болчихж байгаа юм. Тэнгүүтлээ яг энэ хүний өгсөн тайлбар дээр бол одоо ингээ асуудлыг шийдэгдсэн болохоор бидэд ингээ барьчнаа. Тэгээ 22 оноос 24 оны хооронд бариад ингээ 24 оны өмнөхөн паралимпийн өмнөхөн ингээ ашиглалтанд оруулчнаа гэдэг бол ингээ тодтогоо хэлсэн юм. Тэгээд яг ингээ яагаад ингээ шийдэгдсэн баг чи яагаад ингээ удаашаад байгаа юм бэ гэсэн чинь тухайд нөгөө ковидын жилээс ч 21 он мөн гэхээр ингээ ковидоос болоод удааш ирсэн юм аа. Одоо ингээ гэлс барьчнаа л гэсэн юм байна. Гэсэн чинь одоо тэгээд байгаа мó. Одоо байхгүй шүү дээ. Ухаж гаргаж ирэхгүй юм бол энэ тэндээс гаргаж ирэхгүй юм бол байхгүй шүү дээ. Тэгээд тухайн зохицолборын хувьд бол онцлогоос нь дурдах юм бол бусалдгүй тусламжаар 20,000 м2 талбайтай зойртой юм байна. Тэгээд 7 давхар барилга байгууламж байх юм байна. Томоохон стадион барих юм байна. За төслийнхаа хүрээнд болохоор битүү тээвэртэй 200 м тойрог бүхий одоо гүйлтийн замтай байх хэрэгтэй юм байна. За тэгээ 200 орчим ортой одоо тамирчид байрлах боломжтой зочид буудал маягийн одоо барилга байх юм байна. За тэгээд 150 хүн хооллох ресторанта байх юм байна. Тэгээд энд нь мэдээж төв дэлхийн одоо тэмцээнийг зохион байгуулах боломжтой гэсэн одоо иймэрхүү зүйлийг тодтогож өгсөн байгаа юм байна л да. Тэгээд 2024 онд бүрэн ашиглалтанд орно гэдгийг бол маш сайн тусгаж хэлсэн юм байна. Тухайн үед 2021 онд гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ер нь бол энэ асуудал яригдаж эхлээд 2009 онд яригдаад 2021 онд хөндөгдсөн гэхээр чинь бараг Парис биш Токио 2020 олимпийн дараа паралимпийн дараа хөндөгдөж эхэлсэн баха гэж би бодож байгаа байхгүй. За тэгээд тухайн зохицолбор болохоор Монгол Улсын засгийн газрын 2020-с 2023 оны үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжилт одоо хяналт шинжилгээ үнэлгээний танилцуулгад яагаад баригдаагүй юм бэ гэдгийг бол тайлбарсан байлээ л тийм тайлбарсан байлээ. Тэгсэн чинь энэ дээр санхүүжилт шийдэгдэггүйтэй холбоотойгоор хэрэгжээгүй гэсэн мэлээ. За тийм газрын асуудал нь бас яригдсан. Тэгээд ер нь бол баригдаагүй шалтгааныг нь бол 2023-аас 2023 онд бол ингэж тайлбарласан байгаа юм. Тэгээд хамгийн сүүлд энэ асуудал хизээ хөндөгдсөн бэ гэхээр энэ оны 5 сарын 15 засгийн газрын тогтоолд одоо тухайн зохицолборыг одоо хэрэгжүүлнэ ингээд ажлыг хийнэ. За энэ тухайд одоо Олимп нийтийн биеийн тамир спортын үндэсний хорооны дарга Батэрдэнд энэ ажлыг одоо хариуцуулж өгч байна. Бүтээн байгуулалтын аврагаас тэ спортын сайд. Тийм хариуцуулж өгч байна. Тэгээ энэ хүн энэ асуудлыг одоо шийдэж бий болгоно, энэ ажлыг ингээд дуусгана гэсэн мэт. За тэгсэн чинь засгийн газар одоо эвссэн шүү дээ тий. Тэгвэл энээс хойш болохоор Батэрхан шинэ засгийн газар байгуулагдсны дараа гэсэн үг шүү дээ. Тий. Тэгэхээр ч одоо энэ Батэрдэн гэдэг хүн энэ байлцсан. Тийм болохоор одоо яг харьяалагдах хүн 8 сая гэж одоо бодож байна. Тэгээ 8 сая сая бас парагийн олимпиад яваад байсан тий медаль гардуулж ирсэн харагдсан. Тэгэхээр бас энэ хүнд хамаарах юм байна гэж одоо ойлгож болох юм байна гэж үзсэн. За тэгээд тухайн зохицолборыг барьж байгуулах газрын одоо эзэмшлийн хөтөлмөр нийгэм хамгааллын яам гэж түрүү хэлсэн шүү дээ тий. Тэгээд энэ одоо хөтөлмөр нийгэм хамгааллын яамд одоо харьяалагдахгүй болохоор харьяалагдах газар нь шилжүүлж өгөх одоо ажлыг тухайн үеийн хөтөлмөр нийгэм хамгааллын яамны сайд байсан болгон тэгээд хариуцуулж өгч ирсэн юм. Тэгэхээр энэ оны 5 сард ийм ажлуудыг хамгийн сүүлд хөндөд өнгөрсөн гэсэн үг. За тэгээд үнэс бол юу болж байгаа хойш юу болж байгаа нь бол тодорхойгүй сайн мэдэхгүй байна. Одоо тэгээд баригдах юм уу мөнхийн хариуцж явах юм бол тодорхой. Ер нь бол 2009-ээс 2024 он хүртэл яригдсан хэр хэдэн жилийн 15 жил юм уу? 15 жил. Энэ 15 жилд чинь бараг 4 паралимпик болоод дуусч байгаа шүү дээ тий. Тэгэхээр чинь нэлээд удаан яригдж байгаа юм байна гэж бодлоо. За ингээд паралимпийн тамирчдад тулгамддаг асуудал бол одоо бэлтгэл сургуулийг тусай тоног төхөөрөмжтэйгээр хэрхэн хийх вэ? Тим одоо газар заал бидэнд байна уу гэдэг асуудал байн хөндөгдөж ирдэг. Тэгвэл энэ талаар танилцуулсан бүжигтэй маш баярлалаа. За ингээд Граф-Ньюс мэдээллийн хөтөлбөрийн өнөөдрийн дугаараар та бүхэнд паралимпийн тамирчдад тулгамдж буй асуудал болон тэдний түүхэн амжилтын талаар хуваалцлаа. За тэгээд энэ асуудал нь хурдан шийдэгдээд цаашдаа зөндөө олон түүхэн амжилт гарах болтугай гэж өрөөгөөд өнөөдрийн онцгой сэдвээ хаяа. Ингээд өнөөдрийн өрнөлийг та бүхэнд номиотой хамт хүргэх болно. Юу вэ номио? Юм байна оо. За юу вэ? Нөгөө алдарт дүүжин тээвэр гэдэг төсөл маань нэрээ солиод Улаанбаатар Cable Car гэдэг нэртэйгээр одоо үргэлжилж байгаа юм байна. Тэгээд одоо дүүжин тээвэргээ хүмүүсийн мэддгээр нь л яриа авчи. Тэгээд дүүжин тээвэр маань Яарамгийн Арцтай амнаас Согны архан дүүргийн Өнөр хороол хүртэл 4.2 км
урт замыг 11 минутанд туулах чадвартай 98 ширхэг ийм кабинтай ийм бүтээн байгуулалт ахны. Тэгээд энэ бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр Францын Poma гэдэг групп ажиллаж байгаа. Тэгээд энэ групп маань тэр кабиныхаа үйлдвэрлэлийг эхлүүлсэн байна. Ер нь бол гацах магадлалтай төслүүдийн тоонд орцсон явж байсан шүү дээ, тий. Бас ингээд 50% үйлдвэрлэлээд байхыг бодоход бас нэг хэдэн жилийн дараа явчихл юм шиг байна. Тэгээд Монголын талаас болохоор нэг одоо тэр төслийн газарт нь өртөж байгаа, нөлөөлөлт өртөж байгаа газар чөлөөлөлтийг хийх гээд хүмүүстэй ер нь бол уулзаад зөрчилдөөл яваад байгаа юм. Тэгээд ер нь бол энэ төсөл хэрэгжснээр нөгөө оройн цагийн үед нэг чиглэлд нэг цагт 30 орчим автобус одоо дүүрэн хүнтэй зорчигчтой одоо тээвэрлэх тэнцэх хэмжээний тийм зорчигчийг тээвэрлэх хүчин чадалтай юм байна л да. Уг нь бол сая нөгөө амралтын өдрүүдэд тасгийн газрын урилгаар хятадын дэд дарга Хан Жон гэдэг хүн айлчилсан шүү дээ. Тэгээд энэ хүнийг ажиллах үед манайхан бас зөндөө юм гуйсан. Хятадаас гуйгаад байдаг та ер нь манайд юм хийгээд өгч гуйгаад байдаг. За тэгээд хамгийн ихний ажил нь бол гашуун сухад ганц мод бомбын төмөр замын холболтын асуудал байгаа. За хятадын талын ганц мод бомб, манай талын гашуун сухад бомб хоёрыг төмөр замаар ингэж холбох асуудал маш олон жил ингэж яригдж байгаа. Тэгээд хятадын талаас ерөөдөө ингэж юугаа өгөхгүй ингэж нэг жоохон хамраас өгсөн байдалтай байгаад байдаг гэж манай талаас бол тэгж тайлбарладаг. За гашуун сухад бомб бол манай улсын нөгөө нүүрсээ яг экспортлдог хамгийн гол бомб учраас энийгээ төмөр замаар холбочих юм бол илүү олон тоон нүүрс гаргана гэж тооцсон юм билээ. За ингээд энэ хоёр бомбтой төмөр замаар холбох асуудлыг ерөнхийдөө эрчимжүүлье гэж хоёр талаас ярилцсан байна. За зөвхөн энэ бомбд ч биш, цай басан бичигт зүүн хатавч, ханги мандал болон одоо шивээ хүрэн сэхэ гэдэг дөрвөн бомбтой одоо төмөр замын төслүүдийг хэлээр ингээ холбоо төмөр замаар холбоо гэдэг асуудал яригдсан байна. За мөн манай нөгөө алдарт бас нэг метро штэ төгжрөл бууруулна гэдэг асуудлууд ингээ яригдаад байдаг. Метрог болохоор метро болон одоо тойрог хурдны замыг байгуулахад хятадын тал бол хамтарч ажиллая гэдэг асуудлыг ярьсан байна. За мөн одоо Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц гээд маш олон жил гацж байгаа төсөл байгаа штэ. Энэ төслийг одоо урагшлуулж одоо тусгайлсан зээлийн хэрэлцээрийг ойрын хугацаанд байгуулах зэрэг асуудлыг ярьж манай талаас бол хүсэлтүүдэд тавьсан юм байна. Хятадын талаас угаасаа нэг дэд дарга нь болохоор бас яг шууд шийдвэр гаргаад тгийм мгийгээл хичээгүй юм байна тийм байна тий. За PUBG Mobile тоглоомын төв болон Өмнөд Аз бүсийн 2024 оны намрын улирлын одоо Супер лигийн тоглолтууд нь явж байгаа юм байна. Тэгээд 9 сарын 14 хүртэл үргэлжлэн Непал улсад болж байгаа. Тэгээд 3-7 хоногийн турш үргэлжилсэн одоо энэ лигийн шатны тоглолтууд нь өчигдөр өндөрлөөд тэгээд аваргын төлөө тоглох 16 баг нь шалгарсан байна. Тэгээд манай улсаас энэ тэмцээнд 5 баг оролцсноос 4 нь яг энэ аваргын төлөө өрсөлдөх шатанд шалгарсан байна. Тэгээд шалгарсан багуудаа баяр хүргье. Дараагийнхын тоглолтод амжилт хүсье. За тэгэхээр манай e-спортын айгу мундаг байгаа тий. За ингээд саяхан бас дэлхийн аварга шалгаруулах U20 насны одоо эрэгтэйчүүдийн чөлөөт бүхийн 125 кг-ийн жинд Монгол улсыг төлөөлж оролцсон Батбаярын Намбар Дагуу гэдэг хүн хүрэл медаль хүртсэн байна. За эхний тойрогтоо бол гоц мөргсөн байна. Айгу азтай сайхан тохиолсон байна. Тэгээд дараагийн тойрогтоо болохоор Японы тамирчин 4 тэгээр дараагийн тамирчин дараа нь болохоор Хятадын тамирчныг 8 тэгээр ялаад тэгээд хагас шигшээд болохоор өрсөлдөгчөө бүр 13-3 харьцаатайгаар ялагдсан юм байна. Тэгээд хүрэл медалийн төлөө Казахстаны бүхтэй барилдаад 4-1 харьцаатайгаар ялаад хүрэл медаль хүртсэн байна. Баяр хүргэе. Спортын өнөөдөр ер нь спортын өдөр юм шүү тий. Тийм байна. Өнөхөр би бас нэг спортын амжилт дуулгаж байгаа шүү. Айгу мундаг байна спортын маань. Бүгд найрамдах Солонгос улсын The One Promotion одоо боксийн холбооноос зохион байгуулж байгаа KBM гээд дунд жингийн аваргын төлөөх одоо тулаанд Монгол тулаанч Бек Хасо буюу Отгон Жаргал гэдэг хүн бас төрүүлсэн байна. Тэгээд Отгон Жаргал тамирчин байна. Өмнө нь одоо сонирхогчдын шгшээ багийн тамирчин байсан бөгөөд өнгөрсөн 3 дугаар сард Сөүл хотноо нийтгэх тамирчинтай одоо тултаад өнгөрсөн тултаж яснаар одоо мэргэжлийн боксын гараагаа эхлүүлж байсан ийм мундаг тамирчин байна. Тэгээ бас баяр хүргье. Манай спортын хүн тэгэхээр мундаг байна тий. За өнгөрсөн жил нэг нэлийн үер болсон шүү дээ. Тэр үер дээр 34 мянган иргэн 146 аж ахуйн нэгж байгууллага өртсөн. Тэгээд 35.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэдэг үнэлгээ ингээд гарсан байдаг. Тэгээд засгийн газраас одоо үерт хохирсон иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад бол татварын хөнгөлөлт үзүүлэх, за жижиг дунд үйлдвэрлэлийг одоо дэмжих санд хамруулах зэргээр буцалгүй тусламж энэ төр олгосон байна. За энээс гадна дайрах орчмын иргэдэд 2.2 тэрбум төгрөгийн буцалгүй тусламж олгосон. За мөн үерт өртсөн гэр, орон сууц, тавилгын тогшилтэй цахилгааны эрчим хүч одоо авто замын болон үерийн байгууламжийн засварт зориулаад 7.7 тэрбум төгрөгийг одоо хохирлыг нь марагдуулсан гинэ.
юм хийхгүй шийдэл байгаа юм байна. За би бас нэг сенсацтай мэдээ долгоё. Нөө алдарт ногоон автобусны хэрэг байна. Хөөрхийн амтан бас хөрлөө барагдуулах гал ингээл яваал байгаа юм байна. Тэгээд ер нь бол энэ ногоон автобусны гэх хэрэг дээр яг буруутгагдж байгаа Тиногоо хариуцлагатай хувьцаат компаниас ингээд хохирол барагдуулахаар ер нь бол нийтдээ хохирлын хэмжээнд бүр 134 тэрбумд хүрсэн юм байна. Тэгээд энэ компаниас одоо хохирлыг барагдуулах гад 11.9 тэрбум төгрөгийг одоо данснаас нь хурааж аваад за тэгээд дахиад 75.3 тэрбум төгрөгийн барилга байгууламж газар эд хөрөнгийг нь нийслэлийн өмч рүү одоо ингэ шилжүүлээд авсан байна. Тэгээд үүнээс гадна Skywell загварын их багтаамжийн цахилгаан хөдөлгүүртэй 55 ширхэг автобус заяа. Тэгээд цахилгаан зэниглэх 8 одоо төхөөрөмжийг төлбөр барагдуулахаар бас хурааж авсан байна. Яг нь бас хэрэгтэй л юм байна эднэр нь. Тэгээд одоо үлдэгдэл 1.1 тэрбум төгрөгийн хохирол байгаа юм байна. Тэгээд энийг болохоор барагдуулахын тулд одоо тэр компани Daewoo гээд маркийн 10 автобусыг барьцаалан тэгээд төлбөр барагдуулахаар хэлцэл хийж байгаа юм байна. Энэ 75.5 дансанд нь 11 гэхээр нэлийн хөрөнгөтэй компани байсан байна гэж харагдаж байна тийм. Тэгээ 1.1 тэрбум төгрөгөө тэгээ төлөх байхаа гэж бодож байна. За ингээд маргаашийн цаг агаарыг та бүхэнд танилцуулъя. Маргааш 19 хэмээн дулаан байна. За тэгээ ойрын өдрүүдэд маш сэрүүхэн болсон байгаа учраас тэгээд дотор өмдөндөө орох хөстэй хүмүүс нь ороорой гэж зөвлөе. Тэгэхгүй бол ханиад хүрнэ шүү. За ингээд мэдээллийн хөтөлбөртэй хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Маргаашийн дугаараар уулзъя.